Сайн байцгаана уу? Өглөө өдөр орой минь зөөлөн бодон подкастын эхний дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Үлций байна. Учрлаа. За өнөөдөр зөөлөн бодон дээрээс хүүхдийн сэтгэл зүйн тухай эцэг эхээс ирсэн асуултуудад хариулж ярилцах болно. За эхний асуулт маань хүмүүс шилжилтийн нас нь болоод улмал тотгошоо хаалттай аль болох ганцаараа байх гэдэг. Өмнө нь хийж тусалдаг байсан гэрийн ойр зүрийн ажлаа хийхгүй залхуу гэхэд хаашаа юм дургу болоод байна. Ярилцах гээд сэдв нэгээд ярихаар ярих дургу. Надад хэлдэг шалтгаан нь би аавтай байсан бол өөр байх байсан гэдэг. Хүн маань аавгүй ийм үед хүүтэйгээ хэрхэн харилцаж ойлголцох вэ гэсэн асуулт ирсэн байна. Тэгэхээр нөгөө шилжилтийн нас гэдэг маань ер нь л баг бүх гэр бүлийн одоо толгойн өвчин хамгийн том асуудлуудын нэг бас байдаг байх гэж бодож байна. Тэгэхээр шилжилтийн нас явагдаад ирэхээр хүүхдэд маш олон өөрчлөлт шинжилгүүд явагдаж байгаа тийм бие физиологийн хувьд, за сэтгэл зүй, танин мэдхийн хувьд, харилцааны хувьд гээд маш их өөрчлөлтүүд явагдана. За ингээд ирэхээр нөгөө давхар дааврын өөрчлөлтүүд нөгөө хүүхдэд явагдаж байгаа тийм ээ. Тэгэхээр шилжилтийн насны хүүхдэд бэлгийн божилтын дааврууд маш их ялгараад ирэхээр эргээд нөгөө талдаа нөгөө танин мэдхүйтэй холбоотой дааврууд, сэтгэл хөдлөл, аз жаргалтай холбоотой дааврууд нь багасаад харин нөгөө бэлгийн божилтын дааврууд нь ихсээд ирэхээр энд нөгөө тэнцвэргүй байдал алдагдаад ирэхээр хүүхэд сэтгэл зүйн хувьд тогтворгүй тий дээшээ доошоо савлгаатай, заримдаа амар баяр хөөртэй, заримдаа ерөөсөө юу ч ярихгүй болох тийм байдлууд бас үүсдэг. Тэгэхээр мэдээж нөгөө бие физиологийн өөрчлөлттэй холбоотой, за тэгээ бас нийгмийн орчны нөлөөллүүд бас аль талаасаа хүүхдэд нөлөөлж байгаа хаа гэж бодож байна. Мэдээж нөгөө өсвөр насны хүүхдэд бие физиологийн сэтгэл зүйн өөрчлөлтүүд маш олон гарч ирж байгаа. Тэгээд сэтгэл зүйн өөрчлөлтүүдийн нэг нь хүүхэд дуугаа хураах байдаг. Тэгээд хүүхдтэйгээ ярилцахдаа яг эхлээд хоёлаа ярилцъя чи яар гэж хахаас илүү яг үйлдэлээрээ төгөх нь илүү зөв юм шиг санагддаг. Жишээлбэл гадаа хамт салхилах, кино үзэх, сагсан бөмбөг тоглох ч юм уу тиймэрхүү үйлдэлүүдийг хийж дотносж жоод тэгээд яриа эхлүүлвэл хүүхэд нь илүү чөлөөтэй өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлж ярих байх. Тэгээд хүүхдийн чимээгүй байх гэдэг нь одоо өсвөр насны хүүхдэд буруу зүйл биш учраас эцэгчүүд тэрийг хүлээн зөвшөөрч чимээгүй байх, ганцаараа байх орчин нөхцөлийг бүрдүүлж хүлээн зөвшөөрч байх юм бол илүү зөв санагдаж байна. Тэгэхээр нөгөө энд зарим эцэгчүүд бол тэгдэг штэ тий яачаад одоо дуугаар агаад байгаа яриад хаач одоо чамайг ярихгүй болохоор ч одоо яасныг чи хийн хаж мэдхийн ч юм уу тий нөгөө ийм эрүүшүүлчих ингээд шууд урдаас суулгаал тэгдэг тий тэрний оронд нөгөө би чамтай ярилцахад бэлэн тий дээрээс нь биш яг хажууд нь ингээд найз шиг нэг төвшөнд тий чи яасан чамд ямар байна гэдэг байдлаар харилцаж үзвэл илүү чухал ахаа гэж бодож байна. Тэгээд энд нөгөө гэрээ ажилтай холбоотой одоо сэдвүүд бас явагдаж штэ тий тэгэхээр гэрээ ажил гэдэг бол хүүхдэд мэдээж нөгөө эмхцэх за бие даах гэд маш олон чадваруудыг хөгжүүлдэг. Тэгэхээр өсвөр насны хүүхдэд бол нөгөө ингээд дээрээс харьцаал чи энийг цэвэрлэх ёстой одоо төд гэхэд хоол хийсэн байх ёстой ч юм уу нөгөө юм ёстой гэдэг шаардлагууд биш харин эсрэгээр нөгөө түрүүн одоо үлцгийг ярьдаг хувийн орон зайг нь олгоод чиний өрөөний одоо цэвэр цэмцгэр байдлыг бол чамд хариуцуулъя. Чи энийг өглөө янзлах уу, 7 хоногт нэг удаа янзлах уу, 2 хоноод янзлах уу, тэр бол ингээд чиний сонголтоо. Одоо чиний өрөө ямар ч байсан би чиний ингээд өрөөг рүү одоо тийм байна, ийм байна гэж оролцохгүй гэдэг нэг юм хин хаана юунд яаж оролцох юм бэ гэдгийг ингээд тодорхой болгочвол бас илүү амар байхаа гэж бодож байна. За тэгээд ихэнх нөгөө одоо манай Монгол ээжүүд бол юу яадаг штэ тий. Ерөөсө цэвэрлэгээ тах чинь цэвэрлэхгүй ингээл би л цэвэрлэхээс гэл нөгөө ордор нь ороод цэвэрлждэг хийждэг тий. Тэгэхээр нэг талаараа бас нөгөө хүүхдэд өөрөө ингээ бие даагаад хийх боломж энд гарч ирэхгүй байна. Нөгөө талаасаа бас нөгөө ээж ингээд байнга өглөө тахын хүүхдэд нэг юм шийтгэл шиг юм төвхтэй хэцүү байдлыг бас хүүхдэд үүсгээд байна тий. Тэгэхээр энэ дээр бас анхааруул зүгээр ах гэж бодож байна. За тэгээд энд нөгөө би аавтай байсан бол өөр байх байсан гэдэг нэг зүйл яригдчих штэ тий. Энд дээр бас миний бодлоор нөгөө хүүхдийн тарих болвол нөгөө миний эргэн тойронд болж байгаа зүйлд би л буруутай. Одоо ээж маань ууртай агаад би буруутай ч юм уу тий. Эсвэл
одоо хүүхдүүд надтай тоглохгүй байгаа нь надаас л болж байна. Нөгөө өөрийгөө нөгөө ертөнцийн төв гэж хүүхэд авч үздэг. Тэгэхээр насан туршийн ирээр одоо нас нэмэгдгийн ирээр энэ бодол ингээд арай нийгэм рүү тэлдэг ч гэсэн өсвөр насны хүүхдүүд одоо энэ байгаа гэсэн үг шүү дээ тий. Тэгэхээр нөгөө би аавгүй болохоор л одоо надад ийм хэцүү байдал үүсэж байна, би зовж байна гэсэн одоо ийм яриа одоо үзэл бодол байгаа учраас нөгөө ингээд аавтайгаа хамт амьдрахгүй байна гэдэг нь аав нь чамаас тустай байна гэдэг нь тий өөр газар байна гэдэг нь одоо чиний буруу биш, чи одоо муу болохоор ч юм уу, чи эсвэл одоо нэг ийм үнцэнгүй болохоор ийм зүйл байгаа юм шээ. Энэ ингээд амьдралын эрхээр, амьдралын шаардлагаар тий юм жам ёсны зүйл. Гэхдээ чи ингээд ийм хайраас гарсан хүүхэд чамайг ингээд ямар ч хэцүү зүйл чам тохиолдсон би чамайг хайрлахад хамгаалахад билээ гэдэг талаас нь ээж нь ярилцвал бас илүү зүгээр ахаа гэж бодож байна. За дараагийн асуулт 11 настай 13 настай хүү охин хоёртой юм аа. Хоорондоо таарахгүй муудалцах юм. Охин их бухимдуу, хүү бол бас их бухимдаад байдаг. Гар утсны хэрэглээг хязгаарлаж чадахгүй, хураа гэхээр их уурлаад ах юм. Тэгээ ер нь яаж харьцах вэ? Би ч заримдаа учраалхаа байх юм аа гэд нэгэж бичсэн байна. 2 насны хүүхэд нь бол хоёул өсвөр настай хүүхэд юм шүү дээ. Тэгээ энэ насны хүүхдүүдийн хувьд бол өөрийгөө илэрхийлэн харуулах хүсэл эрмэлзэл нь маш хүчтэй болж эхэлдэг. Тэгээд хүүхдүүд заримдаа одоо нэгээ дооглох, шоолох, өдөх гэсэн буруу үйлдэлээр тэр нэлрээд идэг. Тэгээд мөн өөрөө хүч чадлыг бус хүмүүст харуулах, том болсон гэдгийг нотлох тийм хүсэл эрмэлзлийг хүчтэй илэрч идэг. Тэгээд энэ үед эцэгчүүд нь яах ёстой вэ гэвэл хүүхдүүдийн хоорондын маргаанд шүүгчийн байдлаар биш, зурчлагчийн байдлаар оролцсон илүү зөв санагддаг. Одоо чи хэлсэн, чи одоо бойл ч юм уу тиймэрхүү маягаар биш. Хойлоо төр ингээд тустай байгаа тайвширсан энэ асуудлыг шийдэж ч юм уу тиймэрхүү байдлаар маргаанд нь оролцвол зөв санагдчихээн. Тэгээд одоо хин нэгнийг өргүүлж өмөөрөх юм бол тэр хүүхд хоорондоо бүрэлдэхүүн тусгаарлах тохиолдох магадaltaй учраас үргэлж тийм шудраг байдлаар хандж байгаа мэдрэмжийг аль алинд нь төрүүлэх нь маш зөв санагдчих. Тийм. Тэгэхээр нөгөө шудраг тэгээ дээрээс нөгөө насан туршигч аав ээж маань тэг өөрсдөө тайван байдлаа одоо хадгалах нь их чухал. Тэгвэл нөгөө хүүхдүүд нь муудалцахаар одоо аав ээжүүд өөрсдөө бас их бухимдах тохиолдлууд их байдаг шүү дээ тий. Тэгэхээр нөгөө нөхцөл байдал бүр ингэ контролоос гарчин. Тийм учраас тайван байдлаа хадгалаад шудраг эргэтгэж байдлаар зохицуулах хэрэгтэй санагдаж байна. Тэгээд хүүхдүүд нь ууралж байна гэдэг нь энэ бол нөгөө хэвийн хүн болгон ууралдаг тий хүн болгонд уур гэдэг зүйл байдаг. Тэр нөгөө ууралж байна гэдэг нь ямар нэгэн зүйл нөгөө өөрсдийнх нь хүслээр болохгүй байна. Хүсэж байгаагаас нь шал эсэргээр болж ийн эсвэл өөрийнх нь эрх өөрийнх нь одоо хүсэл орон зай ингээд зөрчигдөж гинэ гэдгийг одоо уураараа дамжуулж илэрхийлж байгаа шүү дээ тий уурын цаана. Тэгэхээр нөгөө юун дээр яаж уурлаад байна уу гэдгийг бас анзаараад ийм учраас одоо дүү чинь одоо чиний өмнө дураараа хүрсэн болохоор ч юм уу тий эгч чинь одоо чиний утсыг ингээд дураараа ингээд тарснаас чи ингээд уралсан уу тий учир шалтгааныг нөгөө хооронд нь ингээд юунаас болж уралсныг хоёр биед нөгөө ойлгуулж өгөх тий тийм байдлаар харилцаа. Тэгээд магадгүй бас нэг юм гэрийн дүрм ч юм уу гаргachвал зүгээр юм шиг надад санагдаж байна л да. Одоо хин одоо магадгүй ингээд нэгд өдөр хүү аяга угаан, хоёр дахь өдөр охин аяга угаан ч юм уу те гэрээ ажил дээр хүртэл тэнцвэртэй. За тэгээ хоорондоо муудалцсан бол яахын энийг хүртэл нөгөө дүрмээр те муудалцаж болно, ууралж болно. Гэхдээ би бинийгээ зохиж болохгүй ч юм уу те ууралж болно, муудаж болно, би бинийгээ муухай үгээр хэлэхгүй. Тэгээд тайвширтлаа одоо хоёр өөр өрөөнд ингэ байна. Тэгээ хоёр өөр өрөөнд 10 минут болоо тайвширсны дараа гарч ирээд одоо гэр одоо ээжтэйгээ хамт сууж байгаа, автаа хамт сууж байгаа ярилцсанаа ч юм уу те нэг тийм гэр бүлийн дүрмийг гаргachвал бас илүү амар байх юм болоо гэж бодож байна. Сая нөгөө гар утасны зөв хэрэглээний талаар асуусан байсан те. Тэрэн дээр миний бодлоор шууд хүүхдүүдийн гар утсыг хурааж авах ч юм уу те. Үндсийг оролдуулахгүй гэхээс илүү харилцан тохиролцвол илүү зүгээр санагдаж. Бас нөгөө дүрмэндээ оруулаад те. Яг өдөрт хэдэн цагийг утас хэрэглүүл зөв гэж чи бодож байна. Ямар нөхцөл байдалд ингээ утсаа оролдохгүй амрааж болохгүй ч юм уу те. Тогтмол тийм утасгүй цаг гаргах гэр бүлийн дүрмэндээ оролдох ч юм уу. Орой хоолны үеэр хинч утсаа оролдохгүй байх ч юм уу. Өдөрт нэг 30 минутыг гэр бүлийн цаг гэж гаргаад тэр үеэр ингээ хинч утсаа оролдохгүй бөөндөө кино үздэг ч юм уу те. Тиймэрхүү байдлаар утаснаас нь холдвол
явандаа тэр хүмүүсийн уцахгүй байх цагт нь илүү байх юм шиг санагдаж байна. Тийм. Тэгээд бас нөгөө уцнаас өөр юм сонирхолтой зүйлүүд бас чиний эргэнтэй ойронд байгаа гэдэг тийм мессежээс айгуу чухал ахаа гэж бодож байна. Уцнаас нөгөө маш их мэдээлэл аваад ирэхээр бас илүү одоо хамааралтай болох талтай тий. Сүүлийн үед бас нөгөө одоо өсвөр насны хүмүүс их хөвчлэн нөгөө стресс гэрээ бухимдахаараа нөгөө тэрийгэ гаргахын тулд нөгөө уцаа их үзэх одоо тийм хандлагатай байна гэсэн судалгаануудаас айгүй хийгдсэн байсан л да. Тэгэхээр магадгүй нөгөө хүүхдүүд нь хоорондоо зөрчилтэй их байгаад ахаар одоо стресс их байна. Тэрийгэ одоо дарахгатаа уурлахаараа тайвширхын тулд уцаараа их юм үзэх ч юм уу тий. Тэгэхээр гэрийнхэнтэйгээ харилцахаар гэртээ ингээ байхаар уруудын тэрний оронд уцаа үзсэн дээр ч юм уу тийм бас зүйл байж магадгүй байх. Тэрийг бас анзаарч үзвэл зүгээр ахаа гэж бодож байна. За дараагийн асуулт маань хүүхдийн уугуул шиг даван туулахад ямар хүчин зүйлс чухал нөлөө үзүүлдэг вэ? Хичээлдээ итгэхгүй, дуугараас нь байдалтай, гэр бүлийнхэнтэйгээ ч гэсэн ярилцахгүй нөхцөл байдалтай байгаа тань гэсэн асуулт ирсэн байна. Тэгэхээр түрүүн бас нөгөө өмнөх хамгийн ихний сэдвээр бас ярьсан тий нөгөө одоо чи ярих ёстой ч юм уу тулгаад бол хэрэггүй. Тэгэхээр нөгөө чи ярилцахыг хүсвэл бид нар ингэж хизээд бэлэн байгаа тий чамд ингээ хэцүү байгааг ойлгож гин тий энэ бол ингээд чиний хувьд ч бидний хувьд ч гэсэн ингээд маш том юм гарц хохирол юм хүнд зүйлээ ингээд би ч бас ингээд чамтай ажиллах чамтай хамт ингээд юм хэцүү зүйлийг мэдэрч байгаа учраас чамайг ойлгоход хамтдаа энийг даван туулахад бэлэн шүү гэдэг одоо тийм тулах одоо цэг мэдрэмж хүүхдүүдэд айгуу чухал. Тэгээд бас яг нөгөө энэ үед нөгөө яг нөгөө ямар хүн одоо үүдэлсэн бэ? Бидний амьдралаас холдсон бэ? Тэ тэрнтэй холбоотой одоо аав ээжүүд өөрсдөө ямар мэдрэмжтэй байгаа? Хүүхдтэйгээ яг хэвийн тайван харилцааг ингээ үүсгэхэд бэлэн байгаа юу? Тэ ээж өөрөө аав өөрөө нөгөө энэ уу гашуугаа давж чадахгүй хүнд байгаа учраас хүүхдтэй хэцүү мэдрэмжүүдийг давхар өгөөд ирэхээр хүүхэд бас илүү ярилцахаас цаархлах холдох тийм тохиолдлууд бас айгүй их гардаг. Тийм учраас эхлээд та өөрөө яг энэ уу гашуутай энэ хагцалтай холбоотой ямар мэдрэмжтэй байгаа яах вэ гэдгээ тодорхой болгосны дараа хүүхдтэйгээ ярилцаад үзвэл зүгээр ах. Тэгэд хэрвээ та өөрөө ярилцахад бэлэн биш хүүхдтэй тантай ярилцахад бэлэн биш байгаа бол магадгүй мэрэгжлийн хүний тусламжийг авах ч юм уу тийм байдлаар хандвал зүгээр ахаа гэж миний хувьд бодож байна. Миний бодлоор мэдээж уу гашуу гэдэг чинь хүний мэдэрчлэх мэдрэмжүүдийн хамгийн хэцүү мэдрэмжүүд юм тий. Тэгээд уу гашуу даван тулахад маш их цаг хугацаа орно. Тэгээд тэр хугацаанд хэрхэн даван тулах вэ? Хэр хугацаанд уу гашуу даван тулах вэ гэвэл эргэн тойрны хүмүүсийн тусламж дэмжлэг маш чухал сашгүй холбоотой юм шиг санагддаг. Тэгээ хүүхдтэй найзуудтайгаа байх боломжийг бүрдүүлэх эсвэл ганцаараа байх боломжийг бас бүрдүүлж өгөх хэрэгтэй хаа. Тэгээд нэг санаа нэмж хэлэхэд эцэгчүүд нөгөө өхлийн талаар хүүхдүүдтэйгээ тэр болгоо ярилцдаг юм шиг санагддаг. Эсвэл нөгөө насанд нь тохирсон байдлаар ярилцаж мэдээлэл өгөх нь айгүй чухал юм шиг санагддаг. Яг ихэнх эцэгчүүдийг томчуудыг хараад байхад хүүхдүүдэд нөгөө худлаа хэлдэг. Үдээ анаад үдцэн ч юм уу тий. Дээшээ тэнгэрлүү явцсан. Тиймэрхүү байдлаар тодорхой бус байгаа тэр хүүхдийг ингээд айцд төгшүүрт хавтуулаад байгаа юм шиг санагдаж байна. Тэгэхээр яг бага насны хүүхдүү, өсвөр насны хүүхдүү гэдгээс хамаарат наснд нь тохирсон мэдээллийг өгчих нь зөв юм шиг санагдаж байна. Тэгээд одоо тэр хүн бидний дэргэд байхгүй болсон ч гэсэн чиний ой дурсамжинд зүрх сэтгэлд үргэлж хамт байгаа шүү, чамайг хайрлаж байгаа шүү гэдгийг тэр хүүхдэд бас мэдрүүлэх нь зөв санагдаж байна. Тийм. За дараагийн асуулт руу орох уу тий? За дараагийн асуулт ууртай хүүхдтэй харилцах арга гэсэн байна. За уур түрүүнээс хойш уурыг бас хэд цохолголоо штэ тий. Уур бол нэг хүмүүсийн жамсны мэдрэмж байдаг ш тий. За ууртай хүүхдтэй харилцахад эцэгчүүд юуны түрүүнд тэрнийг ингээд амар тайвнаар хүлээж авах нь зөв юм шиг санагдаж байна. Хүүхдээ уурыг үгүйсэхгүй тий. Чи ингээ юунд ууралсан бэ? Яагаад ингэсэн бэ? Гэдгийг ярилцаад
одоо тэгээ чи энэ уураа зураг зурдаг ч юм уу, спортоор хичээллэх ч юм уу, өөр ямар нэгэн аргаар яаж ингэж зүгээр илэрхийлэх талаар нь зааж өгч юм те. Амьсгалын дасгалыг ингээд 1-10 хүртэл тоолж ч юм уу. Хамтдаа тийм байдлаар уурын зөв ингээд гадагшлуулах. Аргуудыг туршиж үзэх нь айгүй зөв санагдчихэв. Тэгээд нөгөө хүүхэд болвол нөгөө гэр бүлийнхнаасаа тий эргэн тойрны насан туршидээс нөгөө харилцааны загварыг одоо олж авч сурч байгаа штэ тийм ээ. Тэгэхээр эргэн тойрны томчууд одоо хүүхдэд одоо уурсан үедээ яаж одоо уурыг яадгийг ингээ харуулж байгаа бол хүүхэд яг тэрийг хийх бах магадгүй эргэн тойронд байгаа хүмүүс уурлахаараа юм зөгтөг бол хүүхэд яг л тийг нь харин тайвнаар ингээд суудаг бол эсвэл ингээд ийм болохоор миний уур хүрээд байна гэж хэлдэг бол яг тэрийг л дуран тий. Тэгэхээр томчууд бас өөрсдөө маш сайн үлгэрлэх хэрэгтэй байхаа гэж бодож байна. Тэгээд бас ингээд эцэг эхчүүдийн дунд ингээ харахаар нэг түгээмэл гаргаад байгаа л даа одоо манай энэ айгүй уртай гэл нөгөө хүүхдэд идэж штэ тий. Юм л бол уралж чана. Нэг их уралсан ч юм ингээд бүр хүүхдээ энэ бол ингээд энэ хүүхэд бол өөрөө юм уураа тий баг ингээ уурыг агуулж авч байгаа юм нэг авдар юм шиг тий ингээ шошго ингээ нэр өгчдөг. Тэгэхээр нөгөө хүүхэд илүү их одоо уур гэдэг дээрээ төвлөрөхтэй юм л бол уурлах гэдэг ч юм уу тий тийм байх бас талтай байх гэж бодож байна. Тэгэхээр нөгөө уур гэдгийг хийх онцлохгүй тий. Гэхдээ ууралсан үед нь тэрийг илэрхийлэх, тайвнаар зүгээр илэрхийлэх боломжийг нь одоо олох нь чухал. Тэгээд яалтчгүй нөгөө уур гэдэг бол бид нартай хамгийн ойр байдаг, хамгийн их мэдрэгддэг сэтгэл хөдлөл. За энэнийхээ ярээр бид нарт бас маш их энерги одоо юм хүчийг өгдөг. Ингээ уурлахаараа хүмүүс чинь ингээд амар ингээл чанга дуутай болоод эсвэл одоо бэрхтээ болчдөг тий. Тэгэхээр бидний бүх мэдрэмж сэтгэл хөдлөлүүд бидний биед байгаа учраас тэрийг бас нөгөө одоо хөдөлгөөнөөр тий булчингаараа дамжуулж гаргах боломжтой байгаа. Энэ дээр бас хараад үзвэл зүгээр хаа гэж бодож байна. Дараагийн асуулт маань хит хөдөлгөөнтэй анхааралгүй хичээл сургалтанд орох дурггүй хүүхдэд гар урдаг хүүхдэдтэй хэрхэн харьцах вэ гэсэн байна. За хит хөдөлгөөнтэй анхааралгүй зам байдал хаанаас үүсдэг вэ гэвэл мэдээж насны онцлогоос хамаардаг. 5-10 наснд хөдөлгөөн ихтэй анхаарал төвлөрөл сул байх тохиолдлууд байдаг. За тэгээ эдээ ичтэйтэй хүүхдүүд бол тэг анхаарал татмагш хит хөдөлгөөнтэй байх байдал нь илүү илбэг байдаг. Тэгээ нэмэх нь орчны нөлөөлөл бас аюул чухал. Докторгүй дэлгэцэн хит хамааралтай хүүхдүүдэд тийм шинж тэмдэг илэрдэг. За тэгээ хүүхдээ анхаарлаа төвлөрүүлэх чадварыг хэрхэн нэмэх вэ гэвэл тэр орчмыг бүрдүүлж өгөх нь маш чухал санагдаж байна. Унтах, хооллох цагийн тогтмол байх тий. Хит хөдөлгөөнтэй хүүхдүүд чинь нөгөө нэг тарих мэдрэл нь маш идэвхтэй ажиллаж байгаа учраас өдрийн тийм унтах цагийг бас заавал гаргаж өгөх ёстой. Тэгээд одоо 10 минут чи ингээ өсөрч тариаж гүйсэн бол 5 минут амрах хэрэгтэй ч юм уу тий. Тиймэрхүү зохицуултыг бас эцэгчүүд нь сайн хийж өгөх нь зүйтэй санагдаж байна. Тэгэхээр нөгөө энэ зохицуултуудаа аав ээжүүд өөрсдөө бас нөгөө юм тууштай байх нь бас айгүй чухал ах тий. Нөгөө нэг юм 10 минут одоо тоглоно 5 минут амарна гэсэн дүрм гаргацсан тий. Тэгсэн мөртлөө нөгөө цагаа мартчихдаг ч юм уу тий. Тэгэл одоо уйлаад ч юм уу ингээл гуй харна заа гэл нэмчдэг ч юм уу тийм байж өрөөсөө болохгүй. Тэгээ нөгөө энэ хүүхдүүдийн маань нөгөө тархины урд хэсэг буюу өөрийгөө хянах удирдах чадвар нь бол сайн хөгжөөгүй байгаа гэсэн үг шүү дээ тий. Тэгэхээр энэнд заавал нөгөө хөндлөнгийн насан туршидчийн дэмжлэг шаардлагатай учраас анханасаа маш тодорхой одоо яг ийм тогтсон дүрм журамтай тэрийг баримталдаг байх нь аюул чухал. Тэгэхээр нөгөө ингээл заа гэл нэмээд ахаар нөгөө ингэж болох юм байна тий. Окей гэд нөгөө дүрм журам баримталтай тий хөдөлгөөний удирдах чадвар нь хөгжихгүй харин ч эсэргээр одоо яавал цагаа нэмэхүү ч юм уу тий. Тийм аргад суралцчих байх гэж бодож. За тэгээд бас нөгөө одоо буруу зан үйл дээр нь хитэх одоо анхаарах биш те яг юу зөв сайн яаж байгаа гэдэг дээр нь илүү анхаарах. За тэгээд нөгөө тэрнийхээ ярээр бас нэг юм жижигхэн юм шагнал урамшууллууд бас байвал илүү зүгээр ахаа гэж бодож байна. Гэхдээ тэр нь одоо байнга нэг юм мөнгөөр ч юм уу зүйлээр хэмжигддэг зүйл ерөөсөө биш те. Чи өнөөдөр ингээд хичээлдээ маш сайн анхааралтай байсан учраас хүүгийнхаа охиныхоо дуртай хоолыг нээж нь хийж өгнө ч юм уу те. Чиний сайн байгаад бид нар юм маш их баяртай байгаа шүү тий зөв байгаад чинь ингээд их талархаж байгаа шүү гэдэг нөгөө эерэг зүйлээрээ ч гэсэн би бусдын анхаарлыг татаж болох юм байна. Энэвэрээ ч гэсэн ингээ хайрлагдах юм байна гэдгийг нөгөө хүүхдэд ойлгуулад тий. Тэгээд за зарим үед одоо магадгүй нэг сардаа нэг удаа
хамт парк руу авч явах, эсвэл дуртай тоглоомыг авч өгөх ч юм уу тийм ингээд урамшууллууд. Тэгэхээр тэрийг ингээд хүүхдтэй анханасаа ингээд тохиролцоод явбал илүү зүгээр ах гэж бодож байна. Тэгээд яг ийм маш их хөдөлгөөнтэй анхаарал татмагшилтай байгаа хүүхдүүд дээр бас нэг хамгийн чухал зүйл нь нөгөө мэрэгжлийн онцлогоо хэлгэх нь аягүй чухал байдаг. Тэ энэ яг нөгөө ADHD юм уу эсвэл өөр одоо сэтгэл зүйн ямар нэгэн одоо стресс, түгшүүртэй холбоотойгоор хүүхэд ингээд байна уу? Эсвэл хэрэгцээтэй холбоотой ингээд байна уу? Тэ тэрийг тодорхойлох нь аягүй чухал байдаг. Тэгэхээр таад маань бас мэрэгжлийн эмчт хандаж үзээрэй гэж зөвлөмөр байна. Тэгээд эрэг зан авирын цааш чухалхаас ярьсан шүү дээ, тийм. Тэрэн шиг нөгөө 35 минут цахилгуутлаа биш 5 минут ингээд төвлөрөөд хичээлдээ суусан дээж нь баяртай байна. Чи өнөөдөр дүүгийнхаа тоглоомыг булаагууд чинь баярлаа ч юм уу тийм. Тэнийхүү байдлаар 90 мэдрэмжүүдийг төрүүлэх нь бас аюул чухал. Тэгээд хэд хөдөлгөөнтэй хүүхдүүдийн одоо чи бити хөдлөө, бити сахилгуудаа гэхээс илүү тэр их энергийн спортод, гүйлтэд, сагсанд, бүжгэнд ч юм уу тиймэрхүү зүйл зарцуулах тал дээр эцэг эхчүүд тийм аргыг бас туршаад үзвэл хэрэгтэй санагдчихэв. Тийм. Тэгээд миний бас нэг ингэж уншиж байсан юмнаас усан сэлэл дээр одоо хөдөлгөөнтэй хүүхдүүдийг хичээлүүлвэл бас айгүй тохиромжтой байдаг гэж нэг уншиж байсан юм байна. Яагаад тэгэхээр нөгөө тархины одоо ингээд эсийн итвчлүүд ингээ маш их байгаа шүү дээ, тийм маш их юм хөөрөлтэй байгаа. Тэгэхээр нөгөө усанд орохоор хүний энэ одоо хөөрлүүд юм тогтурж явах юм сармагжин. За нөгөө талаараа бас нөгөө хүүхэд маш их хөдөлсөн юм ачаал авсан учраас булчин амраан. За тэгээд нөгөө усан дотор ингээ сэлж ингээд яаж явах та өөрийнхөө хөдөлгөөнийг удирдах, зохицуулах чадварт бас суралцдаг. Тэгэхээр энэ аль талаасаа аягүй сайн нөлөөлдөг. Тэгээд бас нөгөө одоо анги дээр одоо ингээл хүн мөнийг зохиод авах тийм одоо нөхцлүүд тийм үед одоо багштай болон багш эцэг их яаж одоо хүүхдтэй харилцахаа аль талаасаа бас тодорхой байлга бол зүгээр санагдсан. Нөгөө эцэг их нэг өөр агаад байдаг, багш нэг өөр агаад байдаг тийм. Тэгэхээр нөгөө хүүхэд байгаа орчиндөө тохируулж одоо томрохын ирэл одоо хүүхэд чинь ухаан дэлж байгаа шүү дээ. Тэгэхээр багшийн хажууд бол ингэчих юм байна, аав ээж хажууд ингэчих юм байна гэл улам ингээд хоёрдмал байдал тааруулж сурна тийм. Тэгэхээр яг нэг арга барилаар ажиллах нь аягүй чухал. Энэ бол чи уралж болно, тий ангидаа ингээд тоглож болно. Гэхдээ чи бусдыг зохиж болохгүй. Чи бусдыг зогсон учраас ийм одоо хүүхдийг хит их өвтгөхгүй, хит их одоо ийм зовоохгүй, тий хүнд мэдрэмж өгөхгүй, нэг тийм хөнгөн шийтгэлүүдийг тий хохироохгүй шийтгэлүүдийг хүүхдэд өгөх. Магадгүй одоо ингээд сануулга авахад тань руу 1 минут хар зогсоо 2 дахь удаага яасан бол минут нь нэмэгдэх ч юм уу тий. Эсвэл одоо өнөөдөр 4 минут төрчөөд ингээ хүүхдэд ингээ гар урсан учраас магадгүй утас ингээ 30 минут үзэх байсан бол одоо 20 минут үзэн ч юм уу тийм шийтгэлүүдийг бас өгөөд явбал зүгээр ах. Тэгээд хит их нөгөө болохгүй байгаа дэр нь төвлөрөөд цоллоод ахаар үеийнхнэн ч гэсэн одоо энэ нь угаасаа болдгоо юм дөө тийм батаа угаасаа л юм хөдөлгөөнтэй ч юм уу батаа угаасаа л муу хөт ч юм уу тийм байдлаар хандхаас талтай учраас эрэг талуудыг бас өөрт нь харуулж өгөх нь айгүй чухлаа. Тэгээд нэг чухал зүйл нь бас хит хөдөлгөөнтэй хүүхдүүдтэй 11 наснаас өмнө ер нь одоо зан үйлийн заслын ажлыг ер нь хийх нь чухал. Яагаад гэхээр өсвөр нас эхэлж чинь өсвөр насны асуудлууд эхэлж ядж идэл нөгөө хөдөлгөөн анхаарлын асуудлуудаас давхцаж байна тий. Тэгэхээр 11 наснаас өмнө ер нь арга хэмжээ авбал бас айгүй зүгээр шүү. За дараагийн асуулт маань бүрэг чимхий хүүхэдтэй яаж ажиллах вэ? Хүнээс юм асууж чадахгүй, багшаасаа имээдэг гэсэн асуулт ирсэн байна. За тэгэхээр хүүхэд нөгөө ичих мэдрэмж гэдэг чинь бас л нөгөө хүн болгонд байдаг тий хүн болгоны мэдэрдэг мэдрэмж тий. Тэгэхээр хүн маш их ичж байна, маш их санаа зовж байна гэдэг нь тэрнийхээ хэрээр нөгөө аюулгүй байдал гэдэг өөрт нь маш чухлаа гэж одоо эсрэгээр нь харуул. Аюулгүй тав тухтай байдал гэдэг нь өөрт нь маш чухлаа гэдэг талаас нь бас харж болно. Тэгэхээр нөгөө аюулгүй байдлыг нь бүрдүүлэх тий хаана очивол юу болох тэр талаар анханаас нь одоо мэдээлэл өгсөн байх тий тэгж ажиллавал бас илүү чухал ах гэж бодож байна. Энэ нөгөө бэлэн биш байхад нь шууд ингээ олны өмнө гаргах ч юм уу тий бэлэн биш байхад нь чи очиод асууч юм уу шахаж тулгах нь хүүхдэд эсрэгээрээ нөгөө маш аюултай гэсэн мэдрэмжийг тий тийш очивол ямар нэгэн буруу юм болох ч муу юм болох ч гэсэн мэдрэмжийг өгөхөөр хүүхэд нөгөө маш их ичих, айх, санаа зовох тийм байдал одоо гарна. Тэг хүүхдтэйгээ ярилцах бас хэрэгтэй л дээ. Чи ингээ багшаасаа юм асуух гад чадахгүй байх үед чи чамд ямар мэдрэмж төрдөг вэ?
яагаад тэгдэг вэ? Одоо юу болно гэж яагаад юм те. Тийм. Тэгээд хит их хүүхдийг хүчлэлгүй цаг хугацааг нь өгч дэмжих нь илүү чухал санагдчихээн. Тэгээд эцэг их нь бол гэр бүлтэй хүүхдийг нэг ичимхий бүрэг байдлын жоохон задлж өгөх тал дээр анхаарч өгөх хэрэгтэй санагдчихээн. Одоо гэр бүлтэй байх хугацаанд одоо хүүхдийнхаа мэддэг сэдвийн дагуу хэдүүлээ ингээ асуулт хариултын тэмцээн зохиож юм те. Энэ асуултыг хэн сайн мэдчихээн вэ гэдэг тэнгууд хүүхд чинь ингээ өөрөө амар мэдээд хариулна шүү дээ. Тэр үед нь ингээ тэр байдлыг амар дэмжих те. Чи ингээ өөрийгөө маш сайн илэрхийлж гин, маш сайн ярьж гин гэд. Дэлхийд дэмжлэг үзүүлвэл тэр хүү цаашдаа хичээл дээрээ багштайгаа бахтаа олон хүний өмнө бахтаа өөрийгөө илэрхийлэх тал нь илүү сайжирч ирэх байна. Тийм тэгээ нөгөө юугийн хичтэй юм биш те. Эсвэргээрээ ингээд магадгүй ингээд зарим ингээд хэцүү байгаа зүйлийг хамтдаа туршиж үзэж чад баг багаар бие дааж ихтэн одоо очиж туслах ч юм уу те. Магадгүй ингээд дэлгүүрийн одоо хүнээс юмны өмнө асуухтаа хүүхдтэйгээ хамт очиод те миний охин ингээд асуучих ч юм уу ингээд эхлээд өөрөө нэг асууж үзээ дараагийн удаа дэлгүүр орохтой охиноороо асуулгаад ч юм уу те. Тэгэхээр энд нөгөө ямар ч одоо юм тийм амар хэцүү зүйл ингээд чамайг ингээ аюулд оруулахар зүйл байхгүй. Тэ чи асууд нөгөө хүн хариулна ингээл болоо гэдгийг нөгөө ойлгох хүлийн зөвшөөрөхт нь ингээд хамт ингээ бэлдээд явбал бас тэ зүгээр хаа. Тэгээд хамгийн гол нь нөгөө хүүхдээ хэн нэгэн хүнтэй харьцуулах байх хэрэгтэй тэ. Одоо тэр бата багшаас ингээ асууж чадчих чи яагаад чаддгүй юм ч юм уу тэ. Тиймэрхүү байдлаар буруутгах болохгүй. Тэгээ юу ч болсон чи хичээж байгаа, ээж нь чам талархаж байгаа, чамаа хичээж байгаа мэдэрч байгаа шүү гэдгийг эцэг эхчүүд нь бас сайн илэрхийлж явах нь хэрэгтэй. Тийм. Тэгээ над дээр нэг ийм айгу сонир тохиолдол орж ирж ирсэн. Одоо нөгөө хүүхэд нь нөгөө ингээ гадаа ингээд гараад ингээд хүмүүстэй тоглохоор ингээд чаддгүй гинэ. Тэгээд тэгсэн чинь ингээд ээж нь хүүхдээ ингээд тоглуулахын тулд ингээд манай хүүхдтэй тоглох уу гэд нөгөө хүүхдийнхээ өмнөөс асуугаад одоо хэсэг бүлэг хүүхдүүд очоо те. Тэнгүүд нөгөө хүүхдүүд нь тгий гэвэл эднэр чамтай тоглоё гинэ чи ороод тоглож байгаа. Нөгөө өмнөөс нөгөө бүх юм хийгээд тахаар хүүхэд эргээд нөгөө өөрөө асуух тий өөрөө бие даах чадвар нь хөгжихгүй байгаад тэгээд ээж л холдчихвол нөгөө юм аюултай тий ээж л байхгүй бол одоо хинтээж тоглож чадахгүй ганцаархнаа ингээд байж гэн гэсэн нэг тийм. Тэгээд хэрвээ нөгөө хүүхдүүд ингээ бүр ээж нь асуугахт ч юм уу ингээд үгүй гэх юм бол мэдээж хүүхдүүд томчууд ингээд чи тоглох уу гэхээр томчууд бол үгүй ингээд энэ том мөн яах чам бол гэж л бодож штэ тий. Тэгэхээр бүр ингээд нөгөө хүүхдүүдэд нь чихэр мэхэр аваач өгдөг. Манай хүүхдэд тоглол одоо ингээд чихэр өгшүү ч юм уу тий. Тэгэнгүүт нөгөөдөл нь яг хүүхдүүдийн нөгөө бусад нөгөө хүүхдүүдийнх нь гол хэрэгцээ нь чихэр авах болохоос тэр хүүхдтэй найзлах биш болчиход штэ тий. Тэгэхээр нөгөө хэрэгтэй үедээ ирчингүүт хэрэггүй үедээ авчин тэр нь буцаад хүүхдийг эргээд өвтгөн. Намайг одоо тоохгүй байна. Би ингээ орхигдчихлаа. Тэгээд хүмүүстэй ер нь ойрхон байж болохгүй мэн ч юм уу тий. Тэгэхээр нөгөө хүүхэд нь өөрөө яаж болох вэ гэдэг дээр л туслахаас биш аав ээж юусоо урдуур нь орж болвол бас болохгүй байгаа. Тэгэхээр өөртөө итгэлгүй чимхий зангийн эцэг эхчүүд өөрсдөө бий болгоод байна. Бүр дэмжиж өгөөд тий. За. За дараагийн асуулт маань сайн байна уу? 11 настай охины маань шилжилтийн нас нь эхэлж байна. Тэгээд сексийн талаар интернетээс хайлт хийж үзсэн байна лээ. Энэ тохиолдолд яаж анханаас нь зөв харилцаж зөв тайлбар хэлж өгөх вэ гэсэн асуулт ирсэн байна. За миний бодлоор гэвэл энэ тал дээр хүүхдээ шүүмжлэлгүй, хичээлгүй яг насанд нь тохирсон байдлаар эвтэйхэн хоорондоо ярилцаад яг энэ сэдвийн талаар энэ насанд ингэ сонирхох нь буруу зүйл биш ээ. Тэгээд энэ сэдвийн талаар ээжтэйгээ хойдлаа ингээд интернетээс мэдээлэл хай, чамд мэдээлэл өгье, мэдэхгүй зүйлээ ингээд асуугаараа ч юм тиймэрхүү байдлаар нээлттэй ярилцах нь зүг санагдчихээн. Гэхдээ нээлттэй ярилцж ийн гэд нөгөө хүүхдээ бас хичээгээд байвал бүр өөрөөсөө түлхэх тийм байдалд оруулах байх. Тийм тэгээд нөгөө зарим аав ээжүүд бол бүр нөгөө ингээд айлгаа хийчихдэг штэ тийм ингээд чи өстө юу хайж байгаа өстө яаж чадж гинэ те ингээд өстө өдий жоохносоо гэл бүр ингээд нөгөө тийм тэгэнгүүт нөгөө хүүхдэд энийг нөгөө энэ тухай би хизээч одоо хайлж болохгүй мэн эсвэл аав ээжтэйгээ энэ тухай хизээч одоо ярилцаж болохгүй мэн гэдэг нөгөө ойлголт төрчдөг те тэгээд ирэхээр нөгөө хүүхэд мэдээж ингээ өснө том болно насанд хүрнэ те тэгээд ирэхээр буцаад нөгөө насанд хүрсэн хойноо одоо эмэгтэй хүүхэд бол ингээд буцаад өөрийн хувийн ариун цэврээ сахих тэр талаар ээжтэйгээ ярих хэрэгтэй те тэрийгээ ярьж чадахгүй болох за эргээд нөгөө
аюулгүй бэлгийн харилцаа, гэр бүл төлөвлөлт гэдэг зүйлүүд дээр дахиад ярьж болохгүй зүйл шиг. Тэр нөгөө энийг ингээд шууд хориглох хичээх нь хүүхдэд буцаад нөгөө ирээдүйдээ төлөвлөгөөтэй аюулгүй энэ байдлыг үүсгэхэд нь маш их саад болж магадгүй учраас аав ээжүүд нөгөө юм байж боломгүй зүйл эсвэл маш ичмээр тийм зүйл гэдэг талаасаа биш энэ нөгөө юм эрэгтэй эмэгтэй хүмүүс ингээд насанд хүрсэн хойноо бие биедээ одоо юм хайртай болохоороо ингэж одоо бие биедээ хайраа илэрхийлдэг нэг хэлбэр ч юм уу энэ ингээд хүний ингээд нэг хэрэгцээ байгаа. Тэгээд YouTube дээр ч гэсэн ингээд нөгөө юм бэлгийн боловсролтой холбоотой юм нас насны хүүхдүүдэд зориулсан бичлэгүүд бас байдаг болсон мэлээ. Тэр магадгүй тэрийг шууд нөгөө ярьж эхлэхэд хэцүү байгаа бол тэрийг ингээ хамтдаа үзсний дараа энэ дээр бол ингээд ээж нь ингэж бодож байна, аав нь ингэж бодож байна, миний охин юу гэж бодож байна те чиний нас бол юм байгаа. Энэ зүйлийг одоо төдөн наснаас дэше нэг ингэж хийдэг. Хэрвээ энэ ингээд юу юм болоо гэж бодож байгаа бол ингээд аав ээжээсээ эхлээд асуу те интернетэд ингээд зөв буруу үнэн худлаа маш олон янзын мэдээллүүд байгаа тий. Тэг чи эндээс нөгөө юм бурууг нь болоод харчвал чамд юм хэцүү байдал үүснэ. Харин аав ээж нь бол чамд дандаа үннийг хэлнэ. Ингээд чиний аюулгүй хэсэг бол бит хоёр шүү гэдэг байдлаар харилцах нь чухлаа гэж бодож байна. Тэгээд 11 нас гэдэг чинь бас нөгөө хүүхэд өсвөр нас эхэлсэн тий. Бэлгийн божилт одоо явагдаад эхэлсэн юмыг бас сониучрахдаг нас тий. Хорвоо ертөнцийн дээр юу байна, юу болоод байна гэдгийг бас хайдаг болсон тий. Тэгэхээр энэ бол хүний зам ёсны л нэг одоо зүйл гэдэг талаасаа харах нь чухлаа гэж бодож байна. Тэгээд одоо нэгэн тийм сэдвийг хүүхдтэйгээ ярилцж байгаа бол нэг хэлэх чухал зүйл нь одоо чиний бие чамд хамаатай тий. Хин нэгэн хүн ингэж чамайг тухгүй байдалд оруулаад чиний биений айл нэг хэсэг зөвшөөрлөгөө хүрэх тохиолдолд ч ингээгүү гэж хэлж явах хэвээр тэр бол ингэ болохгүй зүйл шүү гэдэг юм бас маш сайн тайлбарлаж хэлэх юм зөв юм шиг санагдаж байна л та. Хин чиний хаана хурж болох вэ? Аль нь чиний хамгийн найндан өөрөө хамгаалах ёстой хэсэг вэ те? Тэр талаар бас одоо нэлттэй байх хэрэгтэй. За энд хүрээд өнөөдрийн бит хоёрын бэлтгэсэн мэдээлэл ингээд дуусж байна. Бит хоёрлоо асуултуудаа илгээсэн бүх эцэгчүүдтэй баярлалаа. Анхааралтай сонсон та бүхэндээ бас баярлалаа. Тэгээд таад маань бас сэтгэл зүйчээс асуухыг хүсэж байгаа асуулт байвал манай мэйл рүүлгээгээрээ доор мэйлээ оруулсан байгаа. Тэгээд бит хоёр уншаад тэгээд зарим зөвлөмжүүдийг бас өгөх болно. Тэгээд мэдээж бас нөгөө энд ирж байгаа асуултууд зарим ингээд нөгөө нэн шаардлагатай нөхцлүүд нь тодорхой биш бас байгаа тий. Зарим газар одоо хүүхдийн нас хинтэй амьдардаг тий. Хүүхдийн одоо яг ямар онцлогтой энэ төр бас байхгүй байгаа учраас зарим зөвлөгөө маань зарим хүнд таарж болно, заримд нь таарахгүй байж болно. Бас нөгөө нийтлэг зөвлөмжүүдийг бас өгч байгаа. Тэгэхээр таад маань авах гэх ухаанаар хандаарай. Тэгээд өшөө олон одоо зүйлийг мэд хийх хүсвэл манайхыг бас дагаарай. За ингээд өрөө үг хэлээд басцгаая. Сэтгэл амраах мөч бүрт зөөлөн бодон танид иргэд байна. Хэцүү үедээ бодон дээрээ тухлаад амраарай. Дараагийн дугаараараа уулзцгаая. Баяр таа.